Та ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн Хүлэмжийн дараа подкастыг сонсож байна. Энэхүү бүтээл нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр бүтээгдэв. Үүнд тусгах цаан агуулга нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно. Сайн уу, Хүлэмжийн дараа подкастын 8 дугаар анги эхэлж байна. Би хөтлөгч Ирэн аа. Ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, график артист, уур амьсгалын активист юм байна. Өдрийн мэнд санаа нь сэргээх төвчм хүчний инженер, хүрээлэн борчны инженер байна. Сайн байцгаана уу гэрлээ байна. Би ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын хамтран үүсгэн байгуулагч, онлайн математикч болон хэмэл оюуны инженер юм байна. За тэгэхээр манай Хүлэмжийн дараа подкастыг хэн сонсох хэрэгтэй вэ гэхээр уур амьсгалын өөрчлөлтийн талаар ямар нэгэн байдлаар сонирхдаг сониуч юмыг шүмж сэтгэлгээгээр боддог, асуудлыг шийдэлтэй нь ханд боддог, нийгмийн бүх бүлгийн хүмүүс зориулж байна. Манай подкастын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай найдвартай их сурвалжтай, судалгаатай мэдээллийг түгээж, хэрэв ташаа ойлголттой байвал түүнийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголтуудаа нэгтгэж, ирээдүйн олон янзын боломжуудаас хамгийн сайхныг нь хамтдаа бүтээх сурыг тавих юм аа. Бид нар олвол подкастынхаа анги бүрийг бэлтгэн хүргэхдээ судалгаа, асуудал шийдэл гэсэн 3 хэсэгтэйгээр шийдлийн дотроо арга зам, боломж, сэтэл гэсэн ийм 3 дэд хэсэгтэйгээр байхаар зохиомжилж байгаа. За тэгээд одоо бүгдээрээ энэ ангийн сэдэв болох уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдал хариуцлагын тогтолцоотой танилцах юм аа. Бид ялгаруулсан хүлэмжийн хийг бууруулах, үнийг тэг нийлбэрт хүрэхийн тулд зорж байгаа шүү дээ. Гэвч бид яг хідээс хід болох аль арга хэмжээнд хэдийгээр ямар байдлаар нөлөөлөд байгаа. Бид яг одоо хэд байгаагаа бодитоор мэдчихэж энэ тоо хэмжээ энэ зорилготой хүрэх боломжтой болж байгаа. Тэгэхээр ийм учраас эдгээр үнэн тоог харах, үнэн мэдээллийг авах, үнэн арга хэмжээ авч байна гэсэн дүгнэлтийг хөндлөгийн хэн бүхэн харж бас мэдэж байх нь бас чухал байгаа юм л да. Өмнөх уур амьсгалын засаглалыг ярилцсан дугаарт сайн засаглал гэж юу хэлэх бас юу биш талаар тодорхойлон ярилцсан. Харин өнөөдөр дэлхийд дахинд сайн засаглалын үндсэн 8 элементийг голчилж авч үздэг бол өнөөдөр бид нар 3 агуулгын хүрээнд ерөнхийдөө ярилцъя. Бид 21 онд ил тод байдлын тухай хуультай болсон. Товч агуулгаар засаглалын ил тод байдал гэдгийг бид олон нийтийн засаглалын түншлэлийн удирдлагын заалтуудын дагуу ил тод байдал гэдэг нь төрийн эзэмшдэг мэдээлэл, үүнд үйл ажиллагаа шийдвэр зэрэг нь орж байгаа. Ил тод бүрэн бүтэн цаг тухайд нь олон нийтэд чөлөөтэй ашиглах боломжтой бөгөөд үндсэн нээлттэй өгөгдлийн стандарт. Үүнд нь болохоор түүхийн өгөгдөл байж болно, мөн машин програм хэрэгслүүдэд шууд ашиглаад унших боломжтой мэдээлэлүүд орж байгаа. Энэ мэдээллийг хангасан байх явдал гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр ил тод байдал нь иргэдийн хяналтыг нэмэгдүүлдэг, шийдвэр гаргах хэсэг хариуцлага тооцох үндэс болдог, судлаачид мэргэжлүүд хөндлөнгийн дүн шинжилгээ хийх боломж олгодог. Үүнийг англиар transparency гэж нэрлэдэг байна л да. Хоёр дахь асуудал нь гэх юм бол аливаа шийдвэр гаргагч бодлого тодорхойлогчдын гаргасан шийдвэртэй эзэн байх, үнэн зөв судалгаан дээр үндэслэн логик уялдаа холбоотой, иргэдэд ээлтэй шийдвэр гаргасан эсэхийг тус ил тод байдлыг нь буюу нийтэд дийлгэж үзүүлэх ёстой мэдээллээр нь дамжуулан хяналт тавьж хариуцлагажуулж байх ёстой гэсэн агуулгаар ярьж байна. Бид биднийг төлөөлүүлсэн төлөөллөөрөө шийдвэр гаргах эрх мэдлийг өссөн учраас байнга сануулж шаардаж амлалтыг нь авч явах хэрэгтэй. Энэ үүргээ хүн бүр биелүүлснээр гүйцэтгэх болоод хууль батлах засаглалын бүтээмж болоод чанарын хувьд сайжруулах шаардлагатай. Энийг болохоор accountability гэж бид нэрлэж байгаа. 3 дахь асуудал нь гэх юм бол өмнөх ангиудад ялангуяа хүлэмжийн хийг бууруулах агуулгаар бид салбар бүрийн хүлэмжийн хий ялгаруулалт хэмжээ, нийт ялгаруулалт болоод бусад олон нийтэд олон улсын их сурвалжуудтай харьцуулсан тооцооллыг дурьжижсэн. Тэгвэл энэхүү тооцоололт аргачлал дотроо яг ямархуу байдлаар тооцооллын хүрээллийг тогтоох гэх мэт судлаачдын оролцоо шаардлагатай байдаг. Мөн энд олон талын нюансууд буюу төлш ашиглагч хөдөлгүүрийн шатлалтын хүчин чадлаас эхлээд ургамлан бүрхөвч түүний төрөл зүйлийн навчны төрлөөс үүсдэг фотосинтезийн хурд зэрэг маш олон хувьсагчид энэ тооцоолол шаардлагатай байдаг. Үүний аргачлалын талаар дараагийн хэсэгтээ бид үргэлжлүүлэн дэлгэрэнгүй ярилцах болно. Гэхдээ
бид яагаад заавал үнийг тооллого болон арга барилын чухалчлан ярьж байгаа вэ гэвэл энэхүү нарийн нюанс болоод олон нийтийн ялангуяа нийт судлаач биш хүмүүс төдийлөн хамааралтай байх албагүй. Хамгийн чухал нь ерөнхийлөн дүгнж хэлэх өмнөх байдлаас буурсан бууралтын дүн эсвэл цаашид бид ирээдүйд ямар сценар зураг гарах вэ гэдэгт нь олон нийт сонирн байдаг. Харин энэ тооцоолол маань илүү наривчлсан байдаг. Тэгэхээр энэ тооцоолол маань хоорондоо харьцуулагдаж болох эсэх мөн үүний арга барил нь чухал байдаг гэдгийг бид нар илүү дүүлэх гэж хичээлээ. Сая хэлсэнчлэн ил тод биш байх аргачлалын зөрүү үүсэх үндсэн хариуцлагын тогтолцооны утгыг алдагдуулах зэрэг асуудлууд үүн дээр хэрвээ бид нар үүнтэй нийцүүлж чадахгүй бол асуудлууд үүсч болно. Эдгээр гурван элемент нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой бөгөөд зөвхөн зөв тооцоолол, ил тод байдал, хариуцлагын тогтолцоо бүхий нэгдсэн системээр хүлэмжийн ялгаруулалтыг бууруулах яг үндсэн зорилго амжилттай хэрэгжих боломжтой байгаа. Эдгээрийн аль нэгийг нь алдагдуулах юм бол ялгаруулалтын бууруулах яг бидний хүсэж байгаа нөгөө ажил, хүчин чармаал ер нь бүгдээрээ учир дутагдaltaй үр дүн багтай байж болох юмаа гэсэн санааг илэрхийлэх гээд байна. Тэгвэл уур амьсгалын ил тод байдлын яг ямар хариуцлагын механизм байдаг вэ? Одоогоор энэ тогтолцоо олон улсын түвшинд хэрэгжиж байгааг хэлж өгөөч. За эхнийх нь болохоор MRV. Энэ нь хүлэмжийн ялгаруулалтыг бууруулалтын арга хэмжээг хэмжих, тайлагнах, нотлох тогтолцоо ба улс орнууд жил бүр эсвэл тогтсон хугацаанд ялгаруулалт болон бодлогын үр дүнгийн талаар уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нобелийн суурь конвенц тайлгнадаг. За тэгээд ил тод байдлын сайжруулсан суурь буюу ETF нь Парисын хэлэлцээрийн дагуу 2024 оноос хэрэгжиж эхэлсэн ба бүх улс нэгдсэн загвараар хүлэмжийн ялгаруулалт, уур амьсгалын санхүүжилт, бодлого, дасан зохицлын талаар мэдээллийг өгнө гэсэн үг. За энэ гарч байгаа нэг акц нь болохоор 170 улс орон хүлэмжийн тоолго хийж тайлгнадаг болсон явдал байгаа. За мөн Парисын хэлэлцээрийн дагуу ETF нь 2024 оноос нэвтэрснээр харьцуулалт, хяналт илүү шударга болно гэсэн үг. За уур амьсгалын санхүүжилтийн урсгалын талаар илүү их мэдээлэл гардаг болсон. Жишээлбэл 2021-с 2023 онд жил бүр ойролцоогоор 90 тэрбум $, урсгал мэдээлэгдсэн гэсэн байсан. За Global Stocktake буюу үндэсний тодорхойлсон хувь нэмрийн олон улсын үнэлгээ нь 5 жил тутамд бүх улс орнуудын амлалтаа биелүүлсэн эсхийг хамттан дүгнэдэг процесс эхэлж байгаа. За эхний Global Stocktake нь 2023 онд Дубайн COP28-аар танилцуулагдаж дэлхийн нийт Цельсийн 1.5 градусын зорилтод хүрэхээс замаасаа хоцорч байна гэж дүгнэгдсэн байсан. За мэрэгчлэтнүүдийн техникийн үнэлгээ ба олон талт дүн шинжилгээ хийх явц гэж хоёр шаттайгаар бусад улсууд болон шинжээч дүгнэлт хийдэг процессыг хэлж байгаа. За уур амьсгалын санхүүжилтийн ил тод байдал. Санхүүжилт өгч буй улс болон хүлээн авч буй улс хоёулаа хөрөнгийн урсгалыг тайлагнах үүрэгтэй байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага болон Нобелийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцэд өгч байгаа тайлангуудаар дамжуулж жил бүр мэдээлэл гаргадаг гэсэн үг. За мөн уур амьсгалын ногоон сан, алдагдал тохиолдлын сан гэх мэт сангууд нээлттэй мэдээллийн платформ бас ажиллаулдаг. За энд байгаа нэг асуудал нь хоёр талт санхүүжилтийн тоо баримт улс бүр дээр ялгаатай байдаг. Тэгээд санхүүжуулагч болон хүлээн авагчийн тайлан хийхэн зурдаг. Зарим хөгжиж буй улсуудад MRV хийх чадах дутмаг болохоор мэдээлэл бүрэн биш байдаг. Хариуцлагын тогтолцоо нь хууль эрх зүйн хувьд шахалт багтаагаас болоод улс өөргөө биелүүлээгүй тохиолдолд торгуулах гэхээсээ илүү улс хоорондын үе тэнгийн шахалтанд тулгуурлагдаж явдаг. Тэгэхээр улсуудад бас үе тэнгийн шахалт гэж байдаг юм тийм байлээ. Олон улсын төрийн бас байгууллага, судалгааны байгууллага, иргэний нийгэм өөрсдийн хараат бус тайлан гаргаж засаглалын ил тод байдлыг нэмэгдүүлдэг. Жишээ нь Climate Action Tracker, Transparency International байгууллагуудын уур амьсгалын үнэлгээнүүд зэрэг бас ордог. Өнөөдрийн байдлаар уур амьсгалын ил тод байдал, хариуцлагын тогтолцоо нь бүрэн зохицуулагдсан торгуултай систем биш ч гэсэн ил тод мэдээлэл олон улсын хамтын шахалт, шинжээчдийн дүгнэлт дээр тулгуурлагдаж ажилладаг байна. За үр дүн нь улс орнуудын улс төрийн хүсэл эрмэлзэл, техникийн чадвараас ихээхэн хамарч байдаг. За уур амьсгалын ил тод байдал болон хариуцлагын тогтолцоо нь Монгол улсад хэрхэн хэрэгжиж байна вэ?
За энэ бүгдээрээ уур амьсгалын өөрчлөлийн талаарх хамгийн том буюу олон оролцогч талтай олон улсын баримт бичгийг авч үзнэ. Энэ маань бол бидний өмнөх ангиудаараа маш их дурдсан Нүүбийн уур амьсгалын өөрчлөлийн тухай суурь конвенц гэж байна. Энэ суурь конвенцийн хүрээнд Монгол улсын оролцоо гэдгийг авч үзье. За юуны өмнө бол үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зарлал хамгийн түрүүнд гарч ирнэ. Яг тэгвэл цаг хугацааны хувьд ч гэсэн хамгийн шинэхэн, хамгийн идэвхтэйгээр явж байгаа Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хянах зорилготой юм механизм байж байгаа. За манайх бол хамгийн анхны NDC-ийг 2016 онд эхний байдлаар тодорхойлон явуулсан. Үүний дараа 2020 онд шинжилсэн байдлаар явуулсан. 5 жилийн дараа 2025 онд бол NDC 3.0 гээд 3 дахь NDC маань өргөн мэдүүлэгдэж байна. За үүний дараа бол үндэсний хэмжээний үндэсний тайлан илтгэл буюу уур амьсгалын өөрчлөлийнхөө байдлыг ерөнхий гүрэн улс орнууд суурь конвенцийн нарийн бичгийн газарт юу нэл өгдөг гэсэн. За манай хамгийн анхны үндэсний тайлан илтгэл бол 2001 онд явж исэн байна. Дараа нь бол 2 дугаар тайлан илтгэл 2010 онд, 3 дугаар тайлан илтгэл 2018 онд буюу NDC шинжилсэн NDC явахын өмнөхөн явсан гэсэн. Харин NDC 4 маань бол 2024 онд явсан. За үүний дараа болохоор хуучин бас идэвхтэй байсан одоо шинжлэгдсэн нэг төрлийн тайлагналт гэж байна. Энэ маань бол 2 жил тутмын одоо үйл ажиллагааны тайлан гэсэн утгатай апдейт репорт. Өмнө нь ямархуу зохион байгуулалттай байсан бэ гэвэл одоо энэ суурь конвенцийн талуудыг оролцогч талуудыг хоёр хувааж ирсэн тий. Нэг нь бол илүү хөгжсөн улсууд, нөгөөх нь бол хөгжиж байгаа улсууд гэж хоёр хувааж ирсэн. Тэгвэл энэ тайлагналлын систем маань бол эдийн засгийн түвшингээс нь хамаарат түвшинд тохируулсан байдлаар одоо илүү боломжтой улсууд нь илүү их тайлагналтыг хийдэг. Илүү боломжгүй ялангуяа эдийн засгийн хувьд боломжгүй байгаа улсууд нь бол арай өөр хөнгөн шаардлагатайгаар хөргүүлдэг гэсэн ийм 2 жил тутмын тайлан байж байгаа. За манайх бол тайлангаа 2017 онд явуулсан. 2 дугаар бүр тайлангаа 2023 онд явуулсан. За тэгвэл үндэсний тоолгын тайлан гэж байгаа. Энэ маань бол бөөртэй дандаа хамт явдаг. Буюу хүлэмжийн хэн ялгаруулалтаа өөрсдийнхөө улсын хүрээнд одоо бүх салбараар нь ангилаад ялгаруулалтыг нь баталгаажуулаад тооцоод явуулдаг ийм одоо дэд тайлан байж байгаа бүрийн хажуудал. За энэ дээр бид нар ярих юм бол 2024 оны 12 сарын 31 хүртэл ер нь бол 2024 оноос хэрэгжиж эхэлсэн ETF гэх төрөн маань Айринаас танилцуулсан тий сайжруулсан ил тод байдлын суурь фреймворк гэж байгаа тийм. Энийн хүрээнд бол BTR гэдэг ийм нэгтгсэн байдлаар тийм олон төрлийн улсууд яг ижлэгэн форматын дагуу өөрсдийнхөө хүлэмжийн ялгаруулалтыг болон үнийг буруулахын тулд хийж байгаа ажлуудаа тайлгнадаг ийм формат хэлбэр гарч ирсэн. Энэ маань бас мөн 2 жил тутам болол явуулах ёстой тайлан. Манайх 2024 оны 12 сарын 31-ний дотор ер нь бол явуулах ёстой байсан. Одоо хүртэл хөргүүлээгүй байна. Энд дээр бас хэлэхэд манай NDC 2024 оны 12 сарын 31-нд мөн ялгаагүй очих ёстой байсан бол эндээс бас хоцорч утсан гэдгийг бас бид нар энд хэлэх ёстой. За үүний дараа үндэсний тасн зохицох төлөвлөгөө буюу NAP энийг бид нар уур амьсгалын өөрчлөлтөд тасн зохицох ангаараа бас нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Манайх бол маш одоо сайн жишгийг үзүүлээд өөрсдийнхөө тасн зохицлын төлөвлөгөөг боловсруулад явуулсан. Яагаад сайн гэж юм гэхээр энэ баримт бичиг маань бол цаанаасаа шаардлагатай биш. Заавал явуулах албагүй ч гэсэн заавал одоо байх юм бол улс оронд маш сайн гэсэн ийм статустай баримт бичиг байж байгаа. За үүний дараа дахиад нэг үндэсний тодорхойлсон хувь нэмрүүдийг олон улсын хүрээнд үнэлдэг Global Stock буюу манай Ирины хэлсэн те. Манай улс бол 2023 онд хамгийн ихний Global Stock-ыг болсон Парис хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш энд бол өөрсдөө мэдээллийг бас хургуулах гэж хүчин чармаалтаа гаргасан. Харин манай улсын өөрийн NDC 2 буюу одоо 2 гэж бидний хэлдэг л 20 оны NDC-гийн хэрэгжилтийг бол Нобелийн хөгжлийн хөтөлбөр тэргүүтээ оролцогч талууд бас дүгнээд явж байгаа гэсэн мэдээлэлсэн. Бид нар бол тайланг одоохондоо хараг байгаа, үнэлгээг хараг байгаа. За эндээс биднэрт ер нь ямар хуу зөрүү харагдаж байна вэ
ил тод байдлын болон хариуцлагын механизмын зөв рүү харагч гинэ гэхээр 3 ангилж болох юм шиг санагч байна. За эхнийх нь бол гадагшаа чиглэсэн ил тод байдлын асуудлууд. За энэ дээр бол хүлэмжийн хийн ялгаруулалтын тооцооллыг арга зүйн хувьд сайжруулах. Яг хөө энэ дээр болохоор бид нар ямар арга зүйг авч ашиглахаасаа хамаарат шал өөр тооцоо дүн гарна гэдэг хүлэн зөвшөөрч байгаа. Харин тухайн арга зүйн хүрээнд тодорхой дата мэдээлэл дутмаг байх юм бол ч юм уу те эсвэл манай арга зүйн хүрээ жилээс жил бид нар тайлагналалтаа хийгээд явж байхад өөрсдөө дотроо зөрөөдөж бас болохгүй байгаа. Тэгэхээр бид нар дотоодын энэ тооцооллын арга зүйгээ сайжруулах юм бол гадагшаа чиглэсэн ил тод байдлын асуудал шийдэх нэ гэсэн. Ийм хоёр талтай. За хоёрдугаар ангилал бол дотгошоо чиглэсэн ил тод байдал хариуцлагын механизмын асуудал. За энд бол бид нар хоёр асуудлыг бас тодорхойлж гаргаж ирж байгаа. Эхнийх нь бол дата тайлангуудын нээлттэй хүртээмжтэй байдал хангалтгүй байгаа. Бид нэр одоо энэ 10 ангитай подкастынхаа бүх судалгаа их сурвалжийг бүгднийг цуглуулж нэгтгэхэд бол бидний санснаас одоо энэ өгдөл, энэ мэдээлэл, энэ тайлан энэ судалгааны үр дүн ил байх ёстой доо гэж ботсон маш олон их сурвалжууд халтай байсан. Байхгүй байсан. Нэгэн одоо хэзээ нэгэн цагт ил байсан байвчиг яг одоо байхгүй гэх мэтчлэн ингээд нээлттэй биш те хүртээмжтэй биш. Ингээд ямар ч үед найдвартайгаар тэрийг олоод очих бас боломжгүй байсан шүү гэдгийг энд бид нараас тодорхойлоод хэлчихье. За дотгошоо чиглэсэн ил тод байдал болон хариуцлагатай байдлын тогтолцоон дээр хоёр дахь асуулт бол хөндлөнгийн хяналт үнэлгээ харьцангуй нэг талтай байсан. Буюу манай улс бол яаж хийж байгааг хэрэгжүүлдэг гаднаас л манад хяналт үнэлгээ тавьдаг юм шиг. Тэнгүүд одоо манай улс чи өөрөө засаглалынхаа хувьд те өөртөө хяндаг, тэгээд сайжруулдаг, үнэлдэг ийм тогтолцоотой байх хэрэгтэй. Тэгэхээр яг одоо хөндлөнгийн хяналт үнэлгээ бол илүү манай улсаас гадна тал руугаа. Тэгэхээр аль болох одоо дотоодын нөөц болцоог ашиглаад дотооддоо хянах үнэлэх боломж байна уугүй гэдгийг бид нараас бодлох хэрэгтэй. За эднэрийг энэ хоёрыг нэгтгсэн, энэ хоёрт аль алинд нь ер нь хамаарсан бас нэг асуудал байж байна. Энэ маань бол олон нийт иргэний нийгмийн оролцоо бичээгүй. Одоо оролцоо мэдээж байгаа. Оролцоо сайжирч байгаа. Гэхдээ удаан хугацаанд доктортойгоор оролцоо хангагдаж явах боломж гэхээс илүүтэйгээр аль болох нөгөө нэг марафонд биш те ойрын замын гүйлтэд бид нэр гүгээл юм л та. Тэнгүүд оролцоо одоо оролцооны систем нь өөрөө бичээгүй байнгут аль болох өөрсдийнхөө санаа бодлыг те оруулах гэж байгаа хүмүүст бол хүмүүсээс айгүй их энерги бас гарч байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгвэл уур амьсгалын ил тод байдал хариуцлагын тогтолцоог бид нар Монголдоо яаж сайжруулах юм бэ? Энэ дээр хэдүүлээ арга зам боломж сэтлийг ярилцаад ихтгэл найдвар хаанаас байна? Хай. Одоогийн хэрэглэгдэж байгаа хүлэмжийн хийн тооцооллын аргачлалд байгаа зөрүүг шинээр гарч ирсэн нөхцөл байдлыг тооцож шинжлэх, ингэснээр бидний хүлэмжийн хийн тооцоол дотооддоо зөрөхгүй болно гэсэн үг. Тэгээд дата цуглуулах арга, их сурвалжууд сайжрах, ингэснээр нэг төрлийн мэдээллийг үнэн зөвөөр үүсгэж хадгалж ашиглах боломжтой. Мөн өөрсдөө тооцож чадахгүй байгаа үзүүлэлтүүдээ өөр найдвартайгаар тооцож байгаа их сурвалжаас авах байдлаар хүлэмжийн хийн тооцоол бас сайжирнаа. За тэгээд төсвөөс санхүүжсэн дата мэдээлэл нь хязгаарлалт буюу усын нууцтай хамаатай гэх мэт асуудал байхгүй бол нээлттэй байвал мэдээллийн ил тод байдал ихсэн гэсэн үг. Сая гэрлээ хэлсэн те биднэрт мэдээллийн ил тод байдал айгүйх хэрэгтэй байгаа. За нээлттэй байгаа төртөмжгүй байвал бас болохгүй те. Тэгвэл жишээлбэл суур канонзууд руу явдаг тайлангууд заавал монгол хэл дээр байх албагүй байсан ч гэсэндээ энэ мэдээллийн агуулгаар монголчууд дутчихвэл монголоор байвал их хэрэгтэй байгаа даа. Бүхэн яг тэр явуулж байгаа тайлангийн хэлийг мэдэхгүй шүү дээ. За тэгэхээр үндэсний аудитын тогтолцоонд уур амьсгалын хяналт, үнэлгээг олон улсын конвенцуудыг тусгасан байдлаар өөрчлөлт оруулах хэрвээ байдаг бол хэрэгжүүлбэл уур амьсгалын үйлдэл илүү хариуцлагатай болно гэсэн үг. За эхлээд иргэдэд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг ил тод болох, мэдлэг, хандлах, дадлыг нь сайжруулах. Тэгээд оролцох хаалгыг нээх, оролцоог идэвхжүүлснээр иргэний нийгмийн оролцоо уур амьсгалын өөрчлөлтөд ихснэ гэсэн үг. За төрийн байгууллагуудад ил тод байх
мэдээллийн ил тодор тавих тал дээр ахиц болоод сүүлийн жилүүдэд нэлээд их гарсан. Энийн тун авууштай хэрэг байгаамаа. Ягаад гэвэл мэдээллийн дэд бүтцийн суурь өсөж байна гэсэн үг. Харин мэдээлэл ил байна гэдэг нь бол бүрэн бүтэн шинэ үнэн зөв байна гэсэн үг ерөөсөө биш. Тийм байх боломжтой. Гэхдээ ийм байх албагүй гэсэн. Тэгэхээр биднэрт бол энэ дэд бүтцийг ашиглаад бүрэн бүтэн те шинэ үнэн зөв мэдээлэлтэй болох боломж байна гэсэн. Үнийг бас бид нар боломж гэж харах юм бол аль хэдийнэ дэд бүтцэн тавьж байгаа нь бас сайн хэрэг байна. За хоёрдугаарт бол мэдлэг хандлага дадлыг сайжруулах боломжийг бид нар өмнөх ангиудаараа бас ярилцсан. Тэгэхээр энэ дээр бол нэмэлт боломжуудыг бид нар дурдаад яах вэ гэж бодож байна. Мөн технологитой холбоотой шийдлүүдийг ч гэсэн ярьж ирсэн өмнөх ангиудаараа. За тэгвэл бид нарын хийж болох үүнийг хийлээ гэж төсөөлвөл бид нарт ямар боломжууд давуу тал арга замуудаас үүсэх одоо төсөөлөл ирэх вэ гэж ярилцъя. Тэгвэл хүлэмжийн хийн тооцооллын аргачлал сайжирснаар манай тооцдог хүлэмжийн ялгаруулалтын тоо наривчлал өндөртэй болно. Ингэснээр бид илүү оновчтой бодлого төлөвлөлт хэрэгжүүлэх боломжтой. Мөн төсөөр санхүүжүүлсэн судалгаа тайлан гэх мэт төрийн баримт ил болсноор бас их хэлээр бичигдэж хүртээмжтэй байх юм бол иргэд олж авах боломжтой байх ёстой мэдээлэл олж авч мэдээллийн тэнцвэртэй шударга байдал үүсэж илүү сайн хяналт хийх боломжтой болно. Мөн хяналтаа дотооддоо сайн хийдэг болох юм бол заавал олон улсаас хамаарахгүй өөрсдийн алдаа дутагдлаа өөртөө хянаж засаж сайжруулах боломжтой болно. За энэ дээр яг үннийг хэлэх юм бол ер нь Монгол улсыг Монгол хэл хөгжүүлнэ шүү дээ, тийм ээ. Тэгээд хөгжлийн амин чухал хэсэг нь ерөөсөө бид нар алдаагаа хянаж тэгээд застдаг байх нь хамгийн чухал байгаа. Иргэд илүү оролцоотой болсноор уур амьсгалын засаглал сайжирч, уур амьсгалын үйлчлүүд улам сайжирч олон болох болно гэж бид нар зургалж байна. Энэ дээр нэмэх санаа байна. Чи ер нь бүгдийг хэлчихлээ те. За. Тэгвэл ингээд үгээр хүлэмжийн дараа подкастын маань уур амьсгалын ил тод байдал хариуцлагын тогтолцоонд суурилсан төлөвлөсөн анги маань үгээр дуусж байна. За ингээд дараагийн ангиудаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бусад салбаруудын нөхцөл байдлыг бид нэр судалгаа асуудал шийдлээр дамжуулан хүргэх болно. Баярлалаа. За баяртай. Та ногоон цэг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хүлэмжийн дараа подкастыг сонсож дуслаа. Энэхүү бүтээл нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны санхүүжилтээр бүтээгдэв. Үүнд тусгах цаан агуулга нь Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмжлэгийн үзэл бодлыг илэрхийлээгүй болно.